За юу цаана guys, тэгэхээр бүгдээрээ өнөөдөр Mr Beast-ийн бүтээгдэхүүнүүдийг хамтдаа идэж үзцгээе. Надад хамгийн таалагдж байгаас хамгийн таалагдахгүй орж ихсацгаая. Мөн шоколадтай сүгийг нууж үзээд бас ланчтыг хэрэглэж үзцгээе. Задлаагүйсэн чинь түрүүлээ гараад ирлээ гэхэд дотор нь fry base-ийг мэдчихлээсэн л та. Зя. Тэгэхээр ихний ээлжин хамтдаа Feastables-ийн бэлгийн багц буюу gift pack-ийг харцгаая. Тэгэхээр вау. За энэ бол миний анх удаага Mr Beast-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэх гэж байгаа тохиолдолд би өмнө ерөөсөө огт идэж үзээгүй. Үнэхээр Hershey's-ээс илүү юм уу гэдгийг харцгаая. Doesn't everything taste better than Hershey's? За эхнийх болохоор milk chocolate буюу сүттэй шоколадыг хэлчихлээ. Яа, таах гэж хамаагүй авчдаг. Бусад сүн шоколадуудтай харьцуулахад нэг их сүн амтдаггүй. Ам нэг жоохон зунгаарлаад байдаг шоколадууд шууд уусаад алга болчихдог. Тийм биш юм байна. Гэтэ яах вэ? Тэрс энэ санаад авчий. За дараагийн идэх нь энэс илүү үж чадахгүй хамт харцгаая. За milk crunch гэнэ. Яа, энэ доор юм барцгаар амтай. Эм crunch юм ороод ирсэн чи хамаагүй тухтай байна зажлахад. Амт нь болохоор амт нь өөр юм шиг санагдаад байна. Гэхдээ milk crunch гэдэг адилхан амттай. За энэ хоёрыг хооронд нь харьцуулах юм бол миний бодлоор эхлээд энэ илүү дээр байна. Crunch нь хамаагүй дээр байна. Cookie cream. Улам дээрдэг байгаа юм шиг санагдаад бах юм. Crunch нэмэгдсэн нь одоо дахиад cookie нэмэгдэж орж ирээд баг цагаан утсан юм. Энэ бол зүгээр аманд ороод жаргаж штэ гэдэг ч юм байна да жинхэнэсээ. Энд ийм бор давхрах махрахтай юм байна. Тэгснэ шоколад нь аманд нааддаггүй юм байна. Яг юу амтлаад байгаагаа мэдэхгүй байна. What? Тэгэхээр энэ бол яалтчгүй crunchy болон milk chocolate самаагүй дээр. Caramel. За өмнөх гурваа гүйцэх нь үгүй гэдэг харцгаая. Юутай юм бэ? Хоорондоо салдчихсан юм зөвлөө. Надад нэг юм sour юм шиг нэг тийм мэдрэмж төрөөд нэрээс нь бол Монголын нөгөө чихэртэй ирээснээс ялгаатай нэг юм эсэглийн ирээсэн. За энэ бол нь штэ. Энгийн milk chocolate-аас бол хамаагүй дээр. Гэхдээ crunchy milk chocolate-аас бол арай гүцэхгүй. Гэхдээ өрөмсөл юм. Тэгийн дарааллын даваа. Энийх Mr Beast шоколаднууд бол амтаар байна. Ингэж санагдлаа. Дараагийнх нь болохоор байж тээ. Ланчтай хэрэглээд үзье. За ланчтай бол Prime-тай хамтарч гаргасан тий. Манай Mr Beast-ийн бүтээгдэхүүн байгаа. За ерөнхийдөө өдрийн цайны цагаар хэрэглээд зохистой. Яа, ихний юм юу харагдаж байна гэхээр нэг юм гараад ирлээ. Тэгсэн өөр юу гэсэн чинь юу ингэ болоо. Юу тэгээд энэ одоо зүгээр хооронд ингэ скотччихгүй ягаад ийм хайрцаг өгж байгаа. Хөөе. Шоколад байхгүй гэсэн чи энэ биш шоколад энэ биш. Гайхлаа. Энэ одоо юу лээ? Анх гарсан жилээ $1 тэрбум олсон. Вау. Чихэр нь болохоор тэг юм байна. Тэгсэн ирнэ надад амар эсэглэн тэгээ чихэртэй юм шиг санагдаж байна. За энэ дөрөв дотор юу байна харцгаая бүгдээ. За мэдээж дээдлэн Feastables байна. Тэ одоо Mr Beast-ийн үүрэг нь одоо энэ л байсан юм уу да тэ. Энд ийм жигмэг байна. Энд нэг хям шиг юм байна. Энд бяслаг байна. Тэгээд гараараа тийм бах та. Хамтдаа бүргэр хийж үзье. Вау. Өдрийн цайны цагаараа бистаа. Би албаар энийг идэх гэж юу ч идэг байгаа юм байна. Энэ бол best. Эдгээр дуусааг байгаа. Бүгдээрээ хамгийн алдартай Mr Beast-ийн хамгийн анхны гаргасан ланч лээ. Яг энэ үндэсний пиццатай юм шиг байна. Яа, энэ одоо тэгээд нэрнгээс чихэргүй бах та. Энэ юм эсэглэн дээрээ нэмээд черри тийм шиг хатдаг. Тэгээд яг адилхан чихэргүй. Тэгснээ
тунгалаг яг л ус шиг. За хамтдаа пиццагаа залцгаая. Бүр амар нэг бүхэл болцсон. За. Үе энэ одоо гурил зурж байгаа шүү дээ. Бяслаг үстэй энэ ч та. За цаамаа бис. За маш сонирхолтой. Маш сонирхолтой тий. За одоо бүгд нэг хамгийн сүүлчийн бүтээгдэхүүн бол хамтдаа хамгийн сүүлийн энийг гаргасан санагдаж байна. Үгүй нэр тоглоомчгүй манайхаа. Энэ гоё амттай байна. Гэхдээ амар өтгий юм. Ариг уух юм биш, баг идэх юм байна дөө энэ. Хавбгаар орог уухаар юм байна энийг бол. За нийт калори нь 410. За. Үнэ сайхан санагдлаа. Өөрийнхөө бичлэгийн дөрөж идэг хүний бүтээгдэхүүнүүдийг бүгдээрийг нь хэрэглэж үзлээ. За. Яг одоо энэ бичлэгэн дээр лайк дарсан, шеэр хийсэн, скол комент бичсэн, эсвэл яг энэ бичлэгийг үзээд намайг дагсан хүмүүс дундаас нэг хүнд би энэ Mr Beast-ийн шоколадыг өгөөд нэмээд би 100,000 төгрөг бэлгэлэх болно. Follow хийсгээ шалгаарай. Лайк дарсан, комент бичсэн хэсгээ шалгаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.